За тэгээд юу лээ залэг гэж. Юу лээ? Дэд ба. Яман за сайн байцгаана уу тэгэхээр бууз байна. Буу цаана ирсэн бэ гэхээр Цэмби автлав дээр хурж ирсэн байна. Хөдөө гадаа явхад та нар мэдэх байх. Би чи хараа Монголын нэгдүгээр тэгээд дандаа нөгөө загсалтаа дундаа шөнөөр замаа хороодог учраас харанхуул их явдаг. Тэр үед гэрэл маань их өдөг байснаар үзэгдэх орчин туу харах баруун зүүн дарахад болоо юм. Гэрэл маань тарж чаддаг үнцэг их гэрэл маань тиймээд учраас нэмэлт гэрэл суйрлуулахаар ирчээд иж байна. Өөрөөр хэлбэл тонгийн гэрэл гэсэн үг юм уу? Дээрээ мээрээ доороо моороо заяа. Тийм гэрэл суйрлуулахаар ирчээд байж шүү. Тэгэхээр одоо ер нь би орж гэрлээ сонгоё гэж бодож байна. Тэгэхээр одоо ямар гэрлээ байна? Цэмбид маань ямар гэрэл орж ирдэг вэ гэхээр Fox гэдэг энэ брендийн гэрлүүд орж ирдэг юм байна. Энэ гэрлүүд маань болохоор манангийн болон янзын загвар бичтэйгээр орлуулдаг юм. Тэр миний сонголт дээрээ ачаан дээрээ. Тэгэхээр Цэмбид маань Lightbox брендийн нэмэлт гэрлүүд болон мөн GPM гэдэг энэ брэнд байна. Энэ маань линз лампууд юм байна. Одоо үндсэн их гэрлийг шинээр сольж хийдэг гэсэн чинь тийм ламп маань нуугсан гэрлийн тусгал нь буруу тийм тохиолдлыг зөв болгох жолооны хувьд зүүн дөрөвдөө учраас гэрлийн тусгал баруунталтай өндөр байх хэрэгтэй гэдэг асуудал байдаг. Тэгэхээр тэр асуудлуудыг шийдэх үйлчилгээг хийдэг гэсэн. Нэгдүгээр гэрлийн тусгал солино. Хоёрдугаарт харсан зурсан юу байдгийг те бүдэг бардаг болсон гэрлүүдийг янзлан тэншин энэ брендийн GPM-ийн брендийн лампууд сольж тусгалын зөв болгох гэсэн үг. За тэгээ мэдээж ламп линзийн солихоос гадна сонирхлынхан багуу тийм үү запас ингээд машина гоё байдаг шүү дээ. Тэр дагуу ингээд энэ хатаг дууртайг шууд ингээд юу тийм биш. Яг хоёулын гэрэл нас явах юм биш те. Тэг ховор томтой нүсэр биш аягүй гоо шийтгэр харагдах юм. Хөдөө гадаа явах маань аягүй байдал маань нэмэр болох үс маш том чухал үүрэгтэй лед бааруудыг суйрлуулж доор бох дээр суйрлуулж өгсөн Цэмби авт гэрлэгээ хамт олно. Маш их баярлалаа. За манай жолооч нар шилэн зам, дуртын зам анхаарал болгоомжтой зорчиж мөн гэрлээ зөв тохируулахтай зөв стандартын зөв гэрэл суйрлуулаарай гэж хэлмээр байна. Яг бол ходын замд хамгийн аюулгүй байдал бол гэрлэл шалтгаалдаг шүү гэж хэлмээр байна. За тэгээд зөв тусгал аюулгүй аялал аян яамаа.